Эцэст нь хамгийн их хүлээгдсэн сэрэлтийн баярын өдөр ирж, нэр хүндтэй язгууртан гэр бүлийн сорогчид өөрсдийгөө гайхуулж, үн цэнэ бавч харж төвлөрчээ. Энэхүү аврах том бөгөөд гайхалтай бат бүх ган ханан дээр мэдчихвүүц, том саруу үлдээж чадсан ямар ч сорогч оноо авах болно. Хогшоос их байх төсөн манаа өндөр байна. Маш энгийн. Доод зиндааны гэр бүлийн анхны сорогч хан руу дайрч үзв. Тэр бүх хүчээ ганц зөвхөлтөд зориулсан ч түүний хамаг хүчнээс үлдсэн зүрх нэртүүл гадаргуу дээрх хөрөөлтөд жижиг зураас байлаа. Дараа нь твийн дээд зиндааны шилдэг илүүдүүд гарч ирв. Тэр ир бүсэн их манайтай бөгөөд нэг нэгээрээ хамаг хүчээ дайчсан ч үр дүн гэмт гайхалтай байсангүй. Тэдний бүх орчлогын дараа ч хан бараг гэмцэнгүй. Гэсэн ч жирийн сорогч тэдний шиг шилдэг авиаснуудтай өрсөлдөх талаар зөөж чадахгүй гэдэгт хүн бүр ихтэй байна. Гэтэл манай хүү өөрөөс нь дэндүү хол дасан түвшний танхимд асхан орох зэрэг гархав. Логийн цустай Рагнар язгууртан гэр бүлийн нөөц хүү Тио Рагнар тай танилт. Гэрч хөөж бас хүүхэд учраас цэвэр цаст ах эгч нар нь түүнтэй өргөж хог шиг харцдаг бай. Тэдний хувьд тэр бол зүгээр нэг NPC өрөвгтэй доод түвшний салдараа нэгэн. Тийм учраас түүний ах эгчнэр болон бусад үзэгчид энэ хүүг энэ шархалтыг бүрэн бүтэхгүй төлнө гэж бодож байна. Гэсэн ч манай хүү ямар ч хэрэгцээгүйгээр гол дүрийн ирж хүчийг цацруулан талбарчлуу гэж биштэйгээр асхан орсоо. Тэр сэрмээ бариад ган хан руу орсгож ганг хасан хот харцсхийн тас зүсг шиг яг таг цавчив. Энэ хүү агуу хүч чадрыг хараад хүн бүрийн ирүү газар унах шиг болов. Энэ бол тэдний бүх хүлээжтийг өртөс болгон бүтсэн. Урд өмнө хизээч байгаагүй гай хожир байлаа. Үнэн дээр тэдний цачрал бүрэн ойлгомжтой. Учир нь Тио өргөж ийм мундаг нэгэн байгаагүй юм. 1000 гаруй жилийн турш хүчрэх Рагнар өвгийн хаан эзэнт гүрний хойд хамгаалалтын ханаа бож ирсэн бөгөөд энэ нь цоо яриагаар луунаас өвлөрсөн тэдний онцгой бие махбодтой холбоотой байж. Овгийн гишүүн бүр ир бүсийн шидний хүч төвчээр сэрмийн урсгийн авиастай төсдөг байв. Манай төхийн гол дүр болох Тиос бүст нь бүгдийн чадварыг асан. Түүнд авиас чадвар тутмаг байсан тул хүн бүр түүнийг ад үзэж хог шиг харцдаг байсан бөгөөд үүнд сэрмийн багшинч бартна. Нэгэн өдөр гэр бүлийнх нь эзэн газар руу хашдах үед Тио юу ч хийж чадсангүй. Тэр өвлийн шархасныхаа дараа тэдэн лөхийн харцныг эцэст нь олж мэдэв. Энэ бол Риндон байлаа. Түүний багш нь түүнийг араар нь тасан нэг юм байв. Риндон инээж Тиог өсөө бүр бэлтгэж хийхийг харж байснаа хэлв. Тэр бүх хүчин чармайлт, тэр бүх тэмцэл бүдөгдөхгүй байсан. Тио хичнээн хичээсэн ч хизээч хаашаач хүрэхгүй байсан. Дараа нь тэр сэлмээ дасаж Тиогийн гарыг тасцарчив. Цус асгарч Тио хашгиран унлаа. Риндон түүнийг толгооноос нь шүүрэн босгож одоо болж буй бүх зүйл Тиогийн буруу гэж хэлв. Тэр Тиог шатаж буй санаан ортондоо хүчээр харуулж сул дорой учраас гэр бүл нь өгч байна гэж хэлв. Дараа нь хин нэгэн ээжийнх нь амьгүй биеийг чирж ирээд урд нь хаяв. Риндон түүний өхөж бас чамаас олсон гэж хүүднээр хэлв. Сэтгвчээр унсан ч Тио тэмцгээр оролцоор байна. Тэр сэлмээ дахин шүүрч аваад урагштай ирлаа. Түүнийг Риндонд хүрэхээс өмнө өөр нэг хүн сэлмээ Тиогийн биеийг нэвч шидэв. Тэр шидэгдэн газар унлаа. Риндон өнгөрсний санаад хитрхи хөрчлөө гэж ингээнээр уучлахгүй. Тиог тэнд хөвтөж яхад ертөнц бүдгэрч эхлэв. Тэр сул дорой барилдаа харамсаж дараа нь бүх зүйл харанхуйлав. Гэвч үгээр дууссангүй. Тэрээр нууц шин чанар болон өөр чадваруудтайгаар цаг хугацаагаар хөрөв. Тио тэхэн нүдэ нийхэд түүний урд өнөөх новш Риндон тэхэн зогсож байв. Тэд сэлмийн бэлтгэл хийж явах шиг байна. Риндон түүнийг гүрэрсэн гэд бодит байдалд навчирхайг орчдох болгоч Тио юу болоод байгааг ойлгохгүй хэвээр байв. Тэр амьдралынхаа дурсамжийг харж байна уу гэж гайхаж харж буй царай нь Риндоны ядаргаатай төрөх байгаагүй шийтгэн. Энэ нь хороогийн харагс тоглоом шиг санагдана. Гэнт түүний урд системийн цавх гарч ирэхэд тэр юу ч ойлгохгүй шигтэв. Системийн цавх түнд өдөртөмж даалгаврын нэг хэсэг болгон Риндоны нөөц рүү завхир тушаав. Энэ мөчид Тио юу болоод байгааг урд өртийнхаас илүү гайхаж байлаа. Тэр дурсамж ийм байдлаар харагддаг биш үү гэж гайхав. Тэрээр Риндонд энэ системийн цавх харагдахгүй байгааг анзаарав. Тио үнд дөргүйдсэнгүй бололтой. Тэр бич төшийн модоо хаяж нудрага зангитан чадахгүй хүчээрээ өнөөх новшин нөрдөө хүчтэй зөхөв. Цохилт очих үед Риндоны царайд ямар ч өөрчлөлт гарсангүй. Тэр үгээ юу хийх гээд байгааг огт ойлгосонгүй. Энэ хооронд манай хүү бүх зүйлийн төв бодиттой санагдаж байгаад дотроо багталтайгаар инээмсэв. Риндон эцэст нь өөрөндөө цохилтын хариу барьж Тиорыг хүчтэй тавталж түүнийг хошин унахав. Тио дурсамж дотрооч гэсэн энэ үүдэлтийг төчих ёстой басандаа бухимдав. Энэ хооронд новш багш санаа алдан сэржтийн баяр утгагүй болох гэж байхад ахиц хахгүй байгаад Тио бухимдж байгааг ойлгож байна гэж тайлбарлав. Гэвч тэр багш руугаа дайрсан сорогчийг хизээж уучиж чадахгүйгээ сэржтийн баярыг дурдсан Тиог цочроо. Учир нь тэр үйл явц түүний хүчээс бараг 10 жилийн өмнө болсон юм. Риндон түүний авирыг үргэлжлүүлэн зэмдэж дараагийн хичээлдэр уулзцай гэд явчлаа. Овгийн бүсэд гişүүд өөрөө авиасгүй байж багшийнхаа буруутгаж байгаа тэнгийг шоолон хоорондоо шимэлдэв. Үе тэнгийнх нь түүнийг тасралтгүй доромжиж байх хооронд Тио эцэст нь юу болоод байгааг ойлгож эхлэв. Тэр газар малтаж чихчих бөгөөд хорооныхон дор азар тод мэдрэгдэж байв. Дараа нь тэр Риндоны учруулсан ширхгийг харахад бодит мэдрэмж түүний хүчтэй зөхөв. Тэр зүгээр нэг дурсамж хараагүй гэдгийг тодорхой болов. Тэрээр үнэхээр
тэрээр 10 жилийн өмнөх ердөө 17 настай байсан үедээ буцаж иржээ. Яг цагтаа түүний урд удирдамжтай сорыг амжилттай биелүүлсэн баяр хүргэсэн системийн цанх гарч ирэв. Шагналд нь Рагнарын навиас идэвхжсэн байв. Систем шагналаа авах уу гэж асуухад тэр ямар ч эргэлзээгүйгээр тийм гэж дарав. Систем шагналаа асныг баталгаажуулж тэзнийх нь голд нууц хүч гэрэлдэж одоо түүний бүх үзүүлэлтүүд гайхалтай хурдаар өсөх болно. Саннын ордонд өнөөх завааноос Тиогийн ээжтэй цай ууж хайбид харжээ. Тэр хүү шиг Нагиасгүй хүнийг хизээч харж байгаагүй гэж хэлснэ. Яг үүний төлөө би энд байна да хэмээн том минь сэвсв. Жинхэнэ багш Риндэн Тиогдор хайж 5 сарын дараа болох сэртийн баярт бижин хангалттай хүчрэхийг болгохын тулд чадах бүхнийг хийх болно гэв. Саннын ордны хатагтай CCC Рагнар түүнийг Риндоны чадварсаг гарт баяртай үлдээх болно гэжээ. Тэрээр мөн Тиод арай илүү анхаарч хандуулахыг хүсэж дөрөн артын заастай өгдөг. Бүзэн нош мөнгийг аваад хатагтайг санаа зовох хэрэггүй гэж тайвшруулахыг ордов. Хариуд нь тэр өөрийн Тиод битүүх учраас огт санаа зовхгүй байна гэж хэлв. Дараа нь Риндон гартаа мөнгөтэй уудаа бариад энийн сэрсэн коридороор алхаж байгааг харж байна. Тэр Тиод юу ч заахгүй байсныхаа төлөө ийм их хэмжээний мөнгө авч байгаадаа баяртай байв. Тэр ээж хүү хоёрыг 2 сая тэнэгүүд гэж бодон дотроо инэв. Тэр Рагнарын шууд удмын хүнийг тусгаж авсныхаа төлөө мөнгө аваад зогсгүй. Тиогийн бүх нууцыг задарч өсвөртнийг саатуулсныхаа төлөө нөгөө эзнээсээ шагнал авах гэж байна. Энэ бол түнд урд өмнө хизээч алдаж байгаагүй боломж байлаа. Дараа нь бид Тио коридороор хамаг хурдаараа гүйж Риндоны хажуугаар хурдлан мөнгөрхийг харав. Түүний багш гихтэх хүн хажуугаар нь гүөхтэн зүгээр давсан тэнэг хожигдс гэж додов. Тио ээжтэйгээ ууцхар гүйж исэн бөгөөд орчиж ирээд түүнийг дуудлаа. Түүнийг ирж харахад хүн бүрмөсөн ямсгагдсан байв. Тио юу ч хийдгүй түүнийг чанга твэрч түүнийг амьд дагааг харсандаа сэтгэл нь хөдлөн уйж гисв. Энэ мөч түүнийг үнэхээр 10 жилийн өмнө хөнгөрсөн үедээ буцаж ирсэн тэцсэний тгүүлв. Риндэн түүнийг ээжийнх нь амьгүй биеийг хүчээр харуулж байсан мөн. Гэтэ дурсамж талхад нь зорсгий. Гэвч одоо түүнийг амьд байхыг хархан түүний жинхэнэ над чирхсаар дуурж байна. Тэр одоо түүний төлөө ирээдүг өөрчлөхөөр шийджээ. Хэрв тэрхүү нууцлах системийн цан хүнэн бол тэр Рагнарын авиас чанарын тусламжтайгаар илүү хүчрхэж чадна гэдгийг мэдж байна. Тэрээр хаан ширээний төлөө хараад эзсэн дайнд өөрийн байр суурийг хамгаалж чадхуй зөвчрөх болно гэдэгтэй төштэй байна. Хамгийн гол нь тэрээр өнөөх навшаас өшөөгөө авахар хангалттай хүчтэй болохоор шийдсэн юм. Хоёр дахь туслах даалгаар ирж Тио биеийг хязгаарлан дасгалжуулахыг шаардав. Үр дүнгиж цайж наран мандаагүй байхад Ранданаас өшөө авна гэсэн бодолтой хөтлөгдсөн Тио хэдийн шахуу ажиж чигчээ. Тэрээр альбарч хурдан хүчрхэж хэрэгтэй гэдгээ мэдж байв. Өмнө хамдагчдаа тэрээр Блэквуд хэмэх таймнуудын албан байсан ч байртааны ур чадвар дутмаг байснаас мэдээжийн хэсэгт тусгаарлагдаж чухал үүрэг хүлээж ирсэнгүй. Тэр үед цуглуулсан мэдээлэлээ ингэж хашивсан гэж тэр хизээч төсөөлөөгүй юм. Түүний санаж буй нэг зүйл бол биеийг маш ихээр хүчрхэгчээр Blood Sword Emperor Elixir хэмээх хундаа юм. Үүний жинхэнэ үнэт цэн нь ирээдүйд нууц гарын аврагуудаар дамжин нэшлэгдэх болно. Хамгийн чухал нь тэрээр авиас чадваргүйгээсээ болоод орхиж байсан хүнд хэцүү битгшээ ирэн саналаа. Гэвч одоо түнд Рагнарын авиасаагаа тол хичээж чадвал хүч чадтай болно гэдэгтээ итгэлтэй байна. Гөх хортон нэмэгдэж байгааг анзаархад түүний нүүрэн баясаж тадарч системч түүний акцийг дорн харуулв. Овгийн бүсэд гişүүдч бишбишийн танхимд гарч ирсэн бөгөөд түүнийг овт цацгүй гүхээр хараад нэлээд гайхаж байлаа. Тэд түүнийг өргөж энэ чирэг байсан хэсгэд эргэлзэн. Үүний дараа гэр сэлмээ далахад уртынхаасаа хавьгүй хурдан хөдөлж байгаа нь ишт мэдэгдэв. Хэдэн өдрийн дараа түүнийг шин дундаар бэлтгэл хийж байгааг бид олж харна. Яг энэ үед бэлтгэлийн талбай менежер ишээрхэн ядарч загсан авижийн нөрөвжтэй бид уулздаг. Түүнийг олон хоног унтахгүй бэлтгэл хийсний тунгааж хүмүүсийн хэлт бишиг үнэхээр авиасгүй. Тэний хүмүүн үү гэж эргэлдэж өглөө. Нөгөөтэйгөр Тио маш их ядарсан тул ухаан аздаж унах шиг байжээ. Гэр чагсын шугам улам бүр ахиж байгааг харахын түнд урам зориг өгөн дэнгэж өнгөрсөн шин тэрээр бэлтгэжээсээ болоод бүрэн төлөвсөн байсан юм. Түүний ихэд зэрэн хор төхөрсөн ч яг тэр мөчөд баг зэрэг амрах төдийд 80 спорч буурчээ. Тинч учраас тэрээр хорт гэж юу болох талаар огт бодолгүйгээр өөрийгөө шахан тасралтгүй бэлтгэж хийсээр ирсэн юм. Одоо тэр 98% төхөрсөн тул түн орцноо мэдэж хортоо улан нэмэв. Энэхүү эцсийн зүтгэлийн дараа тэрээр төлдөж арай ядан янсхаа авч байлаа. Гэвч биелэхэд ердөө 1% дутуу хിവэр байв. Тэрээр яаж игээд даван гарч эцэст нь олон хоног хүсэн хүлээсэн 3 оронтой тоогоо харан хөлсөө өнлүүлв. Систем түнд туслах даалгаврыг амжилттай биелүүлсэнд баяр хүргэж шагналын дрогон харт тасныг мэдгэвчээ. Гэвч тэрээр дэлгэрэнгүй мэдээллийг уншиж амжихаас өмнө төлдөж ухаан арцсан бөгөөд систем түүний дээр хөвөн шагналыг одоо авах уу гэж асуув. Тэр хорогоо өрхөх гэж гараад чичрүүлсэн ч тэнгисэн тавчийг дарж чадлаа. Шагналыг амгц хөх гэж түүнийг бүрхэж заашны менежер түүнийг инхүү хүчрхэгчийг гайхан харж завсав. Хэсэг хугацааны дараа бид түүнийг нэгэн өрөөнд байхыг харна. Түүний хинүүдээ нээж ирэн таньна хармагц ивэлэн гарч ирнэ. Дөрөвдүгээр бэлтгэлийн талбай амралтын өрөөнд байгааг нь хэлж ингэж их хичээх шаардлагагүй байсныг сануулав. Тио түүнийг хараад шууд таньсан бөгөөд үүнд нь гайхсан ивэлийн өөрийгөө дөрөвдүгээр бэлтгэлийн талбай менежер хэмээн нас бунсаар таньж таллаа. Түүнийг өглөө эрт ганцаараа бэлтгэл хийж байгаа тухайн алдсан. Тол амраахаар энд авчирсан гэж тэр тайлбарлав. Гэрээр түүний сайхан сэтгэл талархах бөгөөд
Евижийн түнд өсөх зураар Рагнарогийн дотор альбомны сэржтийн нислээс өмнө манай холныхийг хатуу харивчдаг гэдгийг санаалав. Тио түүнийг яагаад үнийг сөхөж байгааг ойлгохгүй байсан ч дөрмийг мэдж байгаагаа хэлсэн зөвшөөрөв. Дараа нь тэр хэрэг мэдж байсан бол яагаад зөрчсөн бэ гэж асуув. Тэрээр ирэрэлцэн хിവэр байх бөгөөд яагаад өөрөөс нь нэмж байцааж байгааг асуулаа. Яг түүнийг ухаан аш томчид манай холныг гэхдээ яг таарсан манай дагалгаа өссөн нэг тэр санаалав. Тэрээр зан хийсэн харцаар түүнээс манай хол нээсэн эсхийг нь шаардж асуув. Тио түүний юу яриад байгааг огт ойлгохгүй байсан ч эцэст нь ухаан аш таасаа өмнө басан явдлыг санав. Бидний мэдж байгаа хар тэрээр шагналт драган хартаасан бөгөөд даалгарыг эрт бизнесний урамшуулалт болгож өмнө харун амьдралынхаа шидэд хүчийг авсан. Тэр үнээс санахтай хийж хөвгүй болов. Учир нь драган харталж байгаа нь гэдэг тийм чамар зүйл биш юм. Учир нь драган харт дотор манай хол байрлуулж аждаг тул онцгой байдаг. Манай холыг зөрхөнд байрлуулах түүнийг илүү үр дүнтэй ажиллах боломжийг олгодог байна. Гэвч хүний зөрхийн хүчийг төсвөрч чаддаг. Турш хүмүүс дуунуудаас ялгаатай нь манай холлоо ихчлэн хөвлийн доод хэсэгт байрлуулдаг. Тийм ч учраас дайчин бүр ялангуяа Рагнарогийн драган хартыг хүсэн жигдэг бөгөөд энэ нь манай холыг хөвлөд байрлуулахгүйгээр асар хүчрхэг болох хамгийн дууд зам юм. Гэсэн ч хүмүүс зүрхнийхээ байгалийн хязгаарчдыг хизээч даван туулж чадаагүй бөгөөд одоо Тио даасварын шагнал дотор хар таснаа хэцүүхэн байж доржээ. Шагнаас нь гайхалтай боловч энэ нь түүнийг эвгүй ээж дороолсон нь тодорхой байна. Үүнээс гадна тэрээр зүүн гараа алдаж задаг тайлаад Бишпижийн тасбай менежер болсон өндөр зэрэглэлийн эмэгтэй сэрэмжийн Евижийн нөрөлийн мөсөж байв. Евижийн цагаан хоёртлууд Морт цэргийн командлагч байсан бөгөөд түүний ур чадвар нь чөтгөрийн лөө хүртэл түүнийг биширдэг хар хайхалтай байжээ. Ширүүн дарчинч гэдгээр алдартай тэрээр зэрэгтэй хүч чадлыг тоодох хүн биш байв. Тэрээр шудрах бас байж хоолхой занг төвчиж чаддаггүй байлаа. Нэгэн цагт түүнийг хуримтлахаа бос гэж үзээд түүний шууд багш бай албан тушаалаасаа татгалзаж байжээ. Өөрөөр хэлбэл хэрвээ түүний драган харт болон манай холыг очь мэдвэл тэр толгоогоо алдаж магадгүй юм. Гэвч түүн төзөөлсгөө байгаа тул тэр нэмсгэв. Баригдгүй л санаа зовх зөөж өгөв. Тэрээр түүний буруу толт зөрүүдлэн хариулж зөвхөн сонгондоо найдаж өөрийг нь цаашлах тухай яаж зөрхиж байгаа гэсэн. Тэрээр хэлсэн үгийнхээ үр дагаврыг үрж чадах уу гэж түүнээс асуулаа. Охин түүний асуултад ницааж төвч чадалгүй чимээгүй болов. Тэ өөрийгөө бас Рагнарогийн залхамжлагч гэдгийг сануулж түүнийг улам бүр мохохыг оролдов. Хэрэг түүнийг сэжигсэн нь үндэслэлгүй бөгөөд хоц болох нь тогтоогдож энэ нь Рагнарын нэрийг гутаасан хэрэг болно. Тэрээр энэ бол дүрм гэдгийг хүлээн зөвшөөрөв. Тэр нүүрэндээ занш хийсэн мөнгө тодруулан залхамжлагчийг дарамжилт бол ямар шийтгэл хүлээдгийг мэдхүү гэж түүнээс асуулаа. Тэрээр итгэжтэйгээр цаашлах ял гэж хариулв. Тэр үүнийг ойлгосонд нь баярлж ярихаасаа өмнө бодож байгааг түүн сануулв. Бүсгүй түүний энэ төрхийг хараад алмаарч өөрийнх нь мэддэг хүн мөн үү гэж хаачаалаа. Ямар ч тач түүний харсан зүйл гарцаагүй манай давсгаа байсан тул тэрээр цаашид шалхахаар шийджээ. Тэр Рагнарын цастай байсан ч дүрм бол дүрм тул түүнд хариуцлага таацхыг зарив. Гэвч түүнд үнэндээ манай хол байхгүй байгаа тэр үзгүй олж мэдэв. Өөрөө бүрөөдсөн байж магадгүйг ойлгомогц түүний нүрийн хувирал шууд үрж хэвлээ. Тэгээ хүү зантайр түүнээс одоо сэтгэл чинь хана уу гэж хэлсэн. Дүрмийн дагуу тэрээр түүний хөлд суугаад огт эргэлзэхгүйгээр өөрийн цаашлахыг хүсэж өөдгөө амьдралаараа нүглээ төлмгөө. Түүний толгоогоо улам бүр бүхэж драгон харт нь ертийн манай холдоос өөр гэдгийг тэр бидэнд ичирдэг. Драгон хартайгаа нь үндсэндээ хэрэглэгч өөрөө чөлөөтэй удирдах чадах манай хол юм. Өөрөөр хэлбэл тэр өөрийн манай хүсснээрээ нууж чадна. Гэрээс нь хүмүүс ч бас драгон харттай байж болдог гэдгийг хэдэн жилийн дараа залж мэдэх болно. Тиймээс Тио өөрийг нь энэ зүйлтэй гэж хинч буруутгах чадахгүй гэдэгт итгэжтэй байна. Тэр түүнийг цаазлахын оронд нуруунд дээр нь гараа тарьж тэгэх шаардлагагүй гэж хэлв. Тэрээр түүнийг ажиллаа хийсэн гэж хэлээд залхамжлагчаас үннийг шаардахын тулд Америкийн чин тавих хүн олон байхгүй. Төл түүний шудраг зан үнэж байгаагаа хизээ толдов. Гэвч үнэндээ Тио түүнийг хамгийн хүчрхэг хүмүүсийн нэг учраас лалахыг хүсээгүй юм. Түүнийг амьд үлдээх нь ашигтай түн ашигтай байв. Дараа нь тэр сэргэлтийн слалын өмнө манай холны хийх хязгаарчдыг нь хайж урсгах сэргийж хэвчээр татав гэж тайлбарлав. Тэр Рагнарын бүтэтгүү болох өөр шиг нь хүн санаа тарьж байгаад баяртай байна. Тэгээд тэр түүнийг тэнд чимээгүй суулгаад орхин одов. Тио өөртөө итгэвчтэй асгаж зөөний зүрхтэй болсноор барахгүй өмнө хамдрлынхаа 10 жилийн шидний хүчийг авснаа санаад дэлхийн өргөлд гарсан мэд мэдрэмж төв. Хэд хоногийн дараа өнөөх Тио руу дахин хашигчиж жаахан баруун тийш савхыг тушааж явахтай таарна. Тио сул дараа дүр эсгэж байгаа мэт бөгөөд рандом боломж олдох бүрт түүнийг дарамжлахыг сонсоход улам хэцүү болсоор байв. Энэ новш түүнд сонин элний техникүүдийг анзаарахдангүйч санаатаагаар зааж байгаа Тио анзахгүй байж чадсангүй. Ранданы үйлчийн цааныг нь өдөр гिच байгаа гэдэгт тэр улам итгэлтэй болж өмнөх хамдартны эцсийн цавхтыг өгсөн хүн жинхэнэ эзэн байх хэвээр гэж үзв. Тио тэрхүү нууц эзний хэн болохыг олж мэдэх цаг болсон гэж хийдэн. Дараа нь юу хийхээ ухаарад нүүрэн нэчтэй энийн
сүлж тодорсон. Энэ зөв Рандон түнлөө өргөжлүүлэн хашигч бөгөөд яг тэр мөчөд Тео барьж байсан модод дондор нь хогосов. Тэрээр энэ тэнэг хичээл нь бүрэн хог шаар шиг байгаа тул чацхыг нь дахин сонсож чадахгүй гэдгийг хэлв. Түнчлэн ийм хог шиг ур чадвараар яаж дунд түвшний илдэж болж чадсныг нь энэ амтнаас асуулаа. Түүнийг илүү их хөтхийн тулд Тео магадгүй чөтгөрийн араатны эсрэгч тэмцэж чадахгүй ах гэж саналв. Мэдээж Рандон өдөртөнд наавтаж энэ үед уурн дүржиж байсан ч Теоч бас хорсонгүй. Тэрээр хөвшин эрдүү том болгон очиж түүний ур чадвар өрөвдөлтэй байгааг дахин нэг удаа тодорхой болгов. Теогийн төлөвлөгөө бол Рандоныг албан тушаалаасаа огцоход хүрэх явдал гэдгийг бид өчгөө мэднэ. Хэрэг Рандонтай холбоотой асуудал буруугаар эргүүл энэ новш өөрийн нус эзэнтэй холбогдно гэдэгт Тео итвэстэй байлаа. Дараа нь зүрх Камелийн ордондоо шийдэх бөгөөд нэг нь энэ нүрэндээ том энийн сүлэл тодруулсан уушин газартаа харин орж ийн. Тэрээр Аксиан гिचиг дуудаж ирэх 7 хоногт Райны новш түүний багштай дууж хийх гэж байгааг бүтэд заршив. Өнөөх Аксиан гिच ир ширээн дээрх хундагааж өргөж чадчихгүй. Зүгээр чимээгүй сон. Энэ зөөр догтсон залуу Тео Авиасгүй байдлаа багштай тохож байгаа талаар өргөжлүүлэн ярьж. Дүйжийн дараа Тео дахир дутуу үйтэн гэдэгт итгэвчтэй байв. Гинт Аксианы барьж исэн хундах чам яриад байсан залууг нь өрлөөцөхөн. Ганц цэвэртээр түүнийг ухан олдоосов. Тэр залуу үнэхээр уурсан бөгөөд ямар нэг новш хагас дахир дутуу болох нь хамаагүй гэдгийг тодорхой болгов. Мэдээж түүнд хамаагүй. Эцсийн эцэст тэр бол Райнерийн өөр нэгэн гишүүн. Тодруулбал хойд зүгийн 4 ганц нохоо нэг. Харан хувьар Аксин Райнер юм. Түүний хажууд зогсч буй ир бол хойд зүгийн 4 ганц нохоо нэг. Мөнгөн нарслан рэмэлтэн нарсан ажээ. Яг тэр үед өөр нэг залуу орж ирэх бөгөөд энэ уурсан ир бол 9 лууны тэнгэрийн луу эд Тровн байлаа. Тэрээр үнэхээр санаа зовсон харагдах бөгөөд хэрв санаар сэрэмжээ ардуул асуудал буруугаар ирж магадгүй гэж хэлв. Харин Аксин энэ зөвхөн авиастай хүмүүст л хамаатай тал ухаан муутай. Хинч биш Теогийн талаар санаа зовох хэрэггүй гэж түүнийг тайвшруулв. Гэвч Эдрайнер овийн хувьд өчүүхэн ч гэсэн боломжоос урд өмнө үзэгдээг үзэл тохиолдож болно гэдгийг онцоллоо. Аксин хариуд нь Тео Рандонтой орооцол тохиж байгаа нь үнэндээ сайн хэрэг бөгөөд багш нь манай хүүг хангалттай зохицуулж чадна гэсэн үг гэв. 7 хоногийн дараа 4-р бэлтгэжийн талбайд хүмүүс цугларах бөгөөд тэд зөвхөн өвхийн гишүүд биш бай. Мөн бүсэд нөлөө бүхий ирэх мөдөж ирсэн байлаа. Тэмцээний талбарт зөөн үзэгчдийн харц дор зогсох нэлээд төгсөн харагдах Теог бид харна. Тэрээр доромжлын дараа түүнийг зүгээр ажлаас нь халахыг хүсэж байснаа санаад өөрийгөө зөхөх боловч бүх зүйл хяналтаас хажээ. Гэсэн ч энэ зүйл болох ёстой байсан тул тэр тийм ч их санаа засангүй. Рандонаас өшөөгөө авахар зориг шалгав. Системийн мэдээлэл түүний 3 дугаар тасрах даалгавар бас Рандонтой тултаж ярих явдал гэдгийг боцов. Дараа нь Тео Рандоны өрөвдөлтэй ур чадварыг нь хийж түүнийг ажлаас нь халсан тул зайлж үз хэмээн тусгаж байсан мөчрөө бүтэн. Рандон гэрээний хугацаа дуусаагүй гэж эсэргүү зэхийг орчдогч ажил олгогч өөрөө халсан тул хэрцэг зүйж байхгүй гэж Теоны заав. Теогийн новшийн нүрлөө цохиод авахыг хүссэн ч өөрийн чадвартай итгэлгүй байлаа. Нөгөөдгөө Рандон үнсэн зэрэг хараахан биелүүлээгүй байгаа тул ажлаас халагдаж болохгүй. Түүнийг манай хөрөө алхан ирж өөрөөр ятахыг орчдох үед Теогийн нүдний өмнө Рандонтай тултаж ярих ёстой гэсэн системийн цонх гинт гарч ирэв. Энэ нь түүнийг гайхшруулж яг тэр мөчөд ивэл хот ирнэ. Хүчтэйний дөрөн буюу Рагнерийн замаар энэ асуудлыг шийдэхийг Тео дуурайв. Эзний тэмцээн бүхнийг шийдэх тул шүүх шаардлагагүй бөгөөд тэд зөвхөн яригчин хүслийг даах ёстой аж. Хөшин новш боломжийг ашиглан маргааныг шийдвэрлэх гайхалтай санаа байна. Химэн хурдан зөвшөөрөв. Эвэсийн үүнийг гайхалтай санаа гэж цэцгсээр байх бөгөөд энэ нь Теог юу хийхийг мэдэхгүй байж дороолов. Гэвч Тео өөнд тийм ч итгэлтэй байсангүй. Тэр энэ новшийг ялхад хараахан бижин биш мэд санагдсан ч эцэст нь Рандонтэй нүүр тосов. Цөөлсөн олон Теог ямар өрөвдөлтэй амтан бэ химэн хоорондоо эртээ нэртэж шивнэлтэн. Тэд түүнийг илдээ яаж сахаж мэдэхгүй гэж шинжилтэн. Дунд түвшний илтчийг яс харахгүй. Тус өнөөдөр тахирдтаа болно гэдэгт итгэлтэй байв. Дараа нь Рандон манай багш Спартан зангасаа болж Америкийн чин тавих хэрэггүй. Тус одоо уучлалт гуйж юу ч болоогүй мэт өнгөрөөе гэж дэрэнгүй хийв. Гэвч Тео хичүүн зантай нэгэн тул Рандон өөрөө уучлалт гуйх ёстой гэж хариу цохилт өгсөв. Тэрээр хөвшин нош нэг гар гүйдэж болмааргүй байвал харагцнаа хүлээн зөвшөөрч чимээгүй хүн ясан дээр гэж анхааруулав. Рандон энэ тулаан өөрийнх нь хат тоохог бодон нүүрэнгээ том энийн сэрж тодруулсан зүгээр сэжтэй инэ. Тэрээр энэ боломжийг ашиглан ертөөр санан зүсгүй осол байсан дүр эсгэж Теог хор шийджээ. Тулаан хвчмэс Рандон багшийн хуваар ихний зэвчтэй өгч манай хүүхд рүүлж дайрахыг өрөв. Тео илдээ өргөн түнлүү дайрах бөгөөд илдээч зөв савхаа мэдэхгүй. Энэ тэний сохроор дайрахыг хараад бүгдийн аманга Рандон хідэн удаа илдээрээ зогсон ч Тео өөрийгөө хамгаалж чадлаа. Энэ зөөр хөвшин навш үргэлжлүүлэн цавар цагтуудыг хийсээр байв. Тэрээр Теог болондох үедээ энэ бол тодорхой үр дүн гэж дотроо бодно. Эцсийн эцэст Теодод түвшний илдэж ч биш, ертөөс дагстан илдэж байлаа. Теогийн ур чадвар бага зэрэг сайжирсан байж болох ч энэ нь хангалтгүй хэвээр байгаа гэдэгт тэр баттай
баттай итгэж байв. Хэрв Тио ядаж хойд зүгийн дөрвөн анч нахон төвшөнд байсан бол өөр хэрэг байхсан гэдгийг тэр хүлээн зөвшөөрөв. Гэвч түүний бодлоор Райнер авхийн энэ тэнэг түүнийг хизээч ч харахгүй байлаа. Үзэгдэл хэд хоногийн өмнөх рүү шийдэх бөгөөд Тио Эвелин рүү эргэж тэмцэн санаж болохдоо юу бодож байсныг нь асуув. Тэрээр ердөөс түүнд тасчихыг хичээж байсан гэж хариулв. Хэрв тэр Рандныг зайлуулахыг хүсэж байвал тактиктэй байх хэрэгтэй бөгөөд Рандны ард хэн нэгэн байгаа гэдэгт тэр баттай итгэж байв. Тэгэхээр зүгээр ажлаас нь халахын асуудлыг шийдэхгүй байж. Тио үүнийг яаж мэдж байгааг нь асуухад Рандан түүнд хачин жигтэй эртний хэм маяг зааж исэн тул тодорхой байсан гэж тэр хариуллаа. Тэрээр хэн нэгнээр түүнийг нууцаар мөрдөөсөн байжээ. Тио үүнийг сонсоод мэш гайхав. Эвелийн өмнөх амьдралд нь энэ хүнийг барих гэж орсдоогүй ч одоо манай танхимын хэрэгээс ойч түүний сонирхсан тул ижлэхийн тулд хичээж байгаа аж. Түүний мөрдөн бай цалтаа Ранданы бүх мөр камишаа ортонсоо хүчж байгааг илрүүлсэн гэж тэр тайлбарлав. Энэ нь Тиогийн хувьд гайхах зүйл биш байлаа. Энэ бүхэн хаан ширээний төлөө хөрөгдөлтэй дайнаас болж байгааг ухаарад түүний дургунд улан хүрв. Гэвч тэрээр өөр дургуйцлах хортон дараад түүнийг ийм их зүйлийг таамагч мэдсэнд гайхаж байгаа хийв. Тэрээр одоогийн өөр чадвараараа Рандныг хараахан яаж чадахгүй байх гэж айж байгаагаа тайлбарлав. Тиймээс тэр одоо юу хийхээр төлөвлөж байгааг нь түүнээс асуулаа. Үүнд Эвелин түүнийг Ранданыг яаж чадна гэдгийг хэлээд өөрийн боломж болцоог хэтэрхий дутуу үнэлэхээ болохыг зөвлөв. Тулаандаа эргэн ороход Рандан цорж цогтуудыг араас нь хийсээр байсан ч Тио энэ бүх дайралтыг юу ч биш мэд ницаж яшаа. Энэ нь Рандныг энэ бацаанд юу тохиолдов вэ гэж гайхад хүрсэн бөгөөд тэрээр түүний мэддэг Тио Рагнар огт биш байж бүрэн эргэж одоо Рандан өөрөө зөдөрч эхлэв. Цүгэлсэн олон бүгд ясагчийн гашууныг мэдэрч байлаа. Мөн бид малхайтай цамцтай залуу болохоор эмэгтнийг харах бөгөөд тэрээр судлын ажны буланд санагдсан. Түүний эмэгтэн мөн эсэхэд би бүрэн итгэвчтэй биш байна. Энэ зөөр Эвелин тэр тулааныг үнэхээр таашааж үзэж байлаа. Яагаад ч юм тэр хүүгээр маш их бахархаж байв. Тэгээд дүр зураг өнгөрсөн үе рүү шийдчих бөгөөд өвдөөнийг 7 хоногийн дотор тэр эмэгтэй түүнийг биежилэн тасгарч байсан болохыг бид арч мэднэ. Тэрийн гихэн нухтай дөрмийн бус гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч Ранданаас учраас яагаад ч багш байх хэрэггүй гэв. Үүнийг мэдсэн манай хүүгийн нүүрэн дэвчтэй инээнсгэж тодров. Тэр дортлол Хөршийг хамт мэдэрч Эвелинийг өөртөө болгосон нь үнэхээр зөв хэрэг байж гэдэгт итгэжтэй байлаа. Гэвч түүний санааг зовоож буй нэг зүйл байв. Тэр өөртөө туслахын тулд яагаад ийм хол ясны жинхэнэ шалтгааныг мэдхийг хүсжээ. Тэр өмнөх удаа болсон явдлаас болсон гэж асуув. Эвелин тодорхой хэмжээгээр үнэн гэдгийг зөвшөөрсөн ч авьяаснуудыг цөвлөж хотонтой түүнийг таалах нэгэн таньж яагаад ордог. Одоо цагт тулаан үргэлжилсээр байх бөгөөд рандом минут тутамд илүү зөвхөж байлаа. Энэ жил хурамчаар тэнэг царайлж энэ хугацаанд зориудаар сул дээрээ дүр эсгэж ирсэн болов гэж тэр хайхаж хэлв. Тулааны дундуур манай хүү түүнээс хин түүнийг дэмжиж байгааг асуухад өвгөн новшуурсан ямар утгатайг нь асууж дайрав. Гэвч Тио түүнийг зориудаар хэрэггүй хичээл зааж ясныг аж хэдийн мэдсэн гэдгээ санаалав. Тэр эцэст нь шулуухан Камиллаа ордонтой хамтарч ажиллаж байгаа эсхийг нь асуулаа. Үүнийг сонсоод өвгөн хэсэг хугацаанд алмаарсан бөгөөд түүний хариу үеийн Тиогийн тамыг үнэн болохыг бодлоо. Бүх зүйл тодорхой болмогц манай залуу дараагийн авшин сэлмээ далайж өвгөний гарыг тас цачив. Тасарсан гарагарт нисэж цогцорсон олныг бүрмсэн алмааруулж архив. Багш болохыг хүсэгч өвдөж чаашин аманда хараад орсгож хэллээ. Тио эцэст нь өөрийгөө үнэхээр хүчрхэгдсэн гэдгээ мэдэрч түүнд лөө итгэвчтэйгээр асуув. Тэр энэ өвгөн ногшд өмнөх амьдралдаа хийж байсан үсийг нь сануулжээ. Хэрэг явдал эндээ толсон нь түүний сул дараа Ариасгүй тэнэг байснаас болсон гэж тэр хэлв. Тио сэлмээ замж хийжин далайж яг тэр үсийг өвгөний нүүрлүү шидэн энхийн хамгийн сал дараа нь тэр өөрөө гэдгийг сануулв. Рагнарын хүчтний дүрмийг баримтлагдаг үзлийг бодвол түүн шиг сул дараа амтан энд дэр хэсгүй байсан гэж тэр өвгөнд хэлв. Тэгээд эцсийн далайчдаар сэлэн бууж тэр новшин толгой хацартыг өрөнхрөн цус хасаагүй өсчив. Түүнэр туслахтаа сор 3-ыг амжилттай биелүүлсэн баяр хүргэсэн системийн цогцод гарч ирэв. Тэр тулаанд ялаа засахгүй зорьтой даваалан биелүүлсэн тул нэмж төрөмшүүлж авчээ. Систем урамшуулжийг одоо авах уу гэж асуухад түүний сонголт юу байхыг бид аж хэдийн мэдж байлаа. Цөвлөрсөн олон эцэст нь бүгд айд сандарч ирэв. Дагалтан сэлэмжийн дунд түвшний сэлэмжнийг тэгж хөнөөхийг харах нь үнэхээр гайхмаар байлаа. Энэ хооронд манай залуу тэр өвгөн носыг дэндүү сул дараа байсан мэд мэдэрнэ. Тэр өмнөх амьдралдаа тийм амтны гарц зарж байсандаа үнэхээр ичжээ. Гэхдээ энэ удаад бүх зүйл харцаагүй өөр болсон. Систем урамшуулж болгон ажиглаж гих хур чадвар идэвхжсэнийг харуулв. Мөн нэмэлт шагнаж болгон тэрээр нэг жигийн манай хүү зорж авав. Яг тэр үед тэнгэрээс нэгэн ив сазар шиг газарт хүчтэй унан гарч ирэв. Манай хүүг хариу үйлгэл үзүүлж амжихаас өмнө тэр ир амаа ангаа инээн сэрж Теогийн нэрийг хашгирсаа. Тэрээр бас өөрхийн ч биш. Цагаан хөлтлөөт март цэргийн командлагч читгүрлөө Жужус Райнер байв. Тео түүнийг хараад бүрмсэн алмаарав. Тэр үнэхээр Жужус гэдэгт итгэж чадахгүй байсан бөгөөд түүний хэр удаан ажиж цагсныг ахаж эхлэв. Тэр хооронд цөвлөрсөн олон ухаанаа алдаж эхлэв. Учир нь тэр ир цагаан хөлтлөөт март цэргийн командлагч бөгөөд түүний төвшний хүн яагаад энд байгааг бүгд гайхаж байлаа. Миний бодлоор энэ бол Эвелиний ирээдүйсэн авиаснуудыг цөвлөх тогтвортой тэр ир байх. Командлагч буухтаа шалгийг бүрмсэн сүйдгсэн Эвелийн үнэхээр бухимдаж сэтгэлээр унсандаа хайпд харсаа. Нөгөө төгөр Жужус яг л араатан шиг харагдах бөгөөд түүний аимшигт төрх Тиог хүлэргэж цаашид юу хийхээ мэдэхгүй болгов. Гэвч тэр ир зүгээр томоор инээнслэн хөрөхөд түүний
санаа зовж талаар болов. Тэр яг л усан цэрэг папа хүүхдийн киноны Брутусын яриа найрсаг хөөж бүр шиг харагджээ. Тэр манай хүүхийн нурууг зөөлөн олгоцсон ч үнэндээ тийм ч зөөлөн байсангүй. Тэрээр ийм их хавьяастай хүнийг хараад үнэхээр гайхаж байгаагаа хэлж инээсээр байв. Багшийн аасны жахан хүндэтгэжгүй хэрэгч гэлээ Рондон үнийг бүрэн хөтгөхтэй байсан гэдгийг тэр хүлээн зөвшөөрөв. Тэгээд тэр тэхэн чанга инээж Тиогийн мөрийг алгатаад цагаан хоёртлууд марч цэрэгт эсхийг шуударлаа. Ивэлийн үнийг аль хэдийн таваржсэн бол цогжарсан олны өмнө ангааж хацрав. Заримдаг нэртэй жужус Рагнар түнсийг туршихгүй. Хүний гişи цагаан хоёрт баатруудын игнэнд эсвэлэхээр урсан гэдэгт тэд итгэж ядчихлаа. Яг тэр үед би тэр эмэгтнийг тахныг харсаа. Кэрээр дэрэгдэх хүнээсээ сэржтийн эслэлж ороогүй дагажтан сэрэмжнийг цэрэгт эсвэлсэн тохиолдол сонсож байсан мөн гэж асуув. Танихгүй хэрхэн хариулахаа мэдэхгүй байсан бөгөөд тийм зүйл хизээч сонсож байгаагүйг хүлээн зөвшөөрөв. Мэдээж эмэгтэн ч үүнийг мэдж байв. Тэдний дэлхийн түвхэнд ийм зүйл хизээч болж байгаагүй юм. Энэ хооронд манай баатрын бодол сонсогдно. Кэрээр манай танхим нь хаалттай байхад хүний жинхэнэ чадварыг хинжих боломжгүй гэж бодно. Сэрэмний эрдэнэ гойд сайн байсан ч манай хүчин төтөрдөж болох юм. Тиймээс Жужус Райнер хичнээн агуу байлаач Тиог чадвартай хэсгэд бүрэн мэдвэхтэй байж чадахгүй. Гэсэн ч төрлөө Жужус түнши хүнээс тийм чадварыг олж харж чадж байгаа эсхийг тэр гайхан. Тио нүрэндээ ямар ч хэрэгцээ. Тэр зүгээс саншлыг шууд ирсний цаа. Жужус яг л эсвшин нимбэг хатсан мэд царайтай хоцров. Цөвдөрсөн олонч бас цачирторчээ. Тио тийм нэр хүндтэй хүнийг ямар хүйтнэр татгалцсныг хараад тэдний аман гажээ. Бүгд юу болсныг тунгаах зур танхимдэгч чигтэй хэсэг хугацаанд нангун болов. Өдөр өнгөрөх тус тусан минь хэргийн тухай мэдээ овгийнх норныг тарав. Тэнэг гэрддэг залуу эзэн Тио багшаага хэрхэн хөнөөсөн талаар хүмбэр ярьчаалаа. Тэгээд ч төрлөө түүнийг цагаан хоёртлууд марч цэрэгт эсвэлхийг орж тоход тэрээр энэ босомжоос татгалцсан гин. Түүнийг дараахан байна уу? Эсвэл зүгээр шивцантай байна уу гэдэг дээр хүмүүсийн санаж бодол хуваагдчихжээ. Дүр зураг камелийн ордон руу шилжих бөгөөд Рондон алагдаж бүх зүйл замаасаа гарсанд нэрээд уурсан хатагтайг бид харна. Тэр бас үнэндээ камелийн ордны хатагтай амарч Рагнар байв. Нэгэн ирэрч ирэн Рондоныг муу чадвартай учраас л томилогдсон ноб байсныг сануулж санаа зовх хэрэггүй гэж түүнийг тагшруулв. Тэрээр түүний өхөл тэмч там асууг биш химээ үр томсортоо. Түүнтэй ярьж буй эр бол бидний өмнө нь уушин газар тарж байсан түүний ах. Тэнгэрийн сувид травм байлаа. Чөтгөрлөө Тиотой биечлэн холбогдсон гэдгийг тэр тайлбарлав. Бүр илүү төвшөртэй зүйл нь хүмүүс үүнийг юу ихний тушааж байсан гэж ярьж байна. Энэ нь Тиод дахин шин багш тамирж хэрэгт нь орцож чадахгүй гэсэн үг юм. Хэрв Тиосны анхаарч дүртэж Филиппс сарны ордон хяналттай авах нь илүү хэцүү болно. Яг тэр үед Аксын орж ирэн тэднийг яагаад ийм санаа зовоод дагааг 50 өсөв. Овгийн тэргүү энэ нөхцөл байдлыг сонирхох ямар ч боломжгүй бөгөөд тэдний төлөвлөгөө хэвийн үргэлжлэх болно гэж тэр тэднийг тайвшруулв. Овгийн тэргүүнийг гомдохгүйгээр санаан ордон хяналттай авах хамгийн сайн арга бол Тиог хүчгүй хിവэр үлдэх явдал гэдгийг ойлгож байна уу гэж имэл асуув. Хүүн үүний хүлийн зөвшөөрч аль хэдийн мэдж байгаагаа хэлээд Тиог одоо ч хүчгүй байгаа гэдэгт итгэвтэй байна гэж эцсийн эцэст түн шиг хүмүүндээ хэр их өөрчлөгдөж чадав гэж. Эвэжин болон төрлөө хоёр өргөж дараа хүмүүсийг сонирхдаг байсан тул үүнийг сүр болох шалтгаан байхгүй гэж тэр үзжээ. Гэвч Эд Травензэ хүүгийнхээ том жиргүү байж дөрвөөсөж нөхцөл байдлыг хөнгөн авч үзэхгүй байхыг анхааруулав. Тэгтэл Аксын нэгэн захид гаргаж ирээд зарчин инээн сүлж ээж, нагц ах хоёр нь тийм их санаа зовж байгаа тул Тиотой баг зэрэг тоглож түүний байр суурийг нь сануулахар болов. Дараа нь дүр зураг бичлэгийн талбай руу шилжих бөгөөд Эвэжин Тиог сайн бичлэг хийснийг нь цаашаа. Тэрээр түн шиг жинхэнэ багшаас суралцах нь үнэхээр өөр байна гэд хариу талархав. Дараа нь тэр түүнийг цагаан хувьтлууд март цэрэгт илсэн бол дээр байсан гэдгийг дуртаад яагаад саналаас татгалцсныг нь сонирхов. Тио хариулахаасаа өмнө дотроо тунгаан бодлоо. Тэр ямар байх вэ гэдгийг эргцүүлв. Өнгөрсөн амьдралынх нь мөрөөдөл байсан тул тэрхүү ашигтай саналыг цэцсэндээ харамсаагүй гэвч хол хэлсэн болно. Гэвч тэр одоо нэгдэх нь өөрт нь хөвгштэй гэж бодон зүгээр л ээжтэй инээмсэв. Тоглоомын иймэрч шатанд өөрийгөө хязгаарлах шалтгаан байхгүй байлаа. Цэрэгтийн нислэгийн дараа оргил гарснаар ирэх давуу эрхүүдийг бодоход цагаан хувьтлууд март цэрэгт орох нь юу ч биш вэ. Тиймээс тэр зүгээр л инээмсэжээд ямар нэгэн онцгой давуу ирэх хахыг хүсэхгүй байгаа бөгөөд өөрийгөө бэлэн болоогүй гэж бодож байгаагаа хэлв. Тэр цэрэгтийн нислэл зэрүүлж түүнтэй хамт бэлтгэл хийж байгаадаа сэтгэл хангалуун байлаа. Эвэжин түүнд ингэж татгалцсны дараа командлагч бараггүй. Сэтгэл дөндөр үлдэн гэдгийг санаалав. Тэр мөчид Тио ажиг хур чадвараа анх удаа ашиглахаа шийджээ. Үйл явдал усан мөрчинжиж эсвэлтэй мөч орчжээ. Дараагийн хэсэг бүх зүйл эрэлт хийн. Дараагийн хэсгийг бусдаас төрүүлж хамгийн ихэнд үзхийг хүсэж шивцэндих төрийн банкны данслуу 5,000 төгрөгийн хандив хийгээрэй. Тэгвэл дараагийн хэсгийг тань нин даруй гаргаж өгье. Таалагдсан бол лайк дарж, сувгч томын заавал бүртгүүлээрэй.